Сайн байцгаана уу? Охин өдрийн мэндүргийн анги өдөрцөн багш нар төгсөх дэвших шалгалтынхаа дүнг эхнүүлэл систем дээр шивж оруулсан байх ёстой. Тухайн шалгалт авагдсанаас хойш 48 цагийн дотор систем дээр оруулсан байх ёстой. За тэгэхээр хэрхэн шалгалтынхаа дүнг системд оруулах вэ гэхээр анги өдөрцөн багш өөрийнхөө ихээр эхнүүлэл систем рүүгээ нэвтэрч орно. За үүний дараа төгсөл дэвшилтсэсний шалгалтын үнэлгээ гэж байгаа. За үүн дээр орохоор хичээлүүд маань харагдаж байгаа. Үүний дагуу за математикийн шалгалтын үнэлгээ гэж ороод за энэ хэсэгт сурагчдынхаа дүнг бичиж илгээснээр шалгалтын дүн маань бүртгэгдэнэ. За ингээд бүх шалгалтуудынхаа дүнг оруулаад үнэлгээг хадгалаад сургалтын менежер рүү илгээх гэсэн товчийг тавина. За энэ маягаар ангийнхаа бүх шалгалтуудыг системд шивж оруулаарай.